Сайн байцгаана уу хүнд үзэгчтэй. Өнөөдөр бид Монгол улсын эрүүлийг хамгаалах салбар тулгарч байгаа гол асуудлуудыг ярина. Ерөнхийдөө том зургаар нэг харна. За дараа нь тодорхой нэг хэсэг нь болсон эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа. Тэгээд энэ бүх үйл ажиллагааны нэг хэсэг болсон эмийн нийлүүлэлт, тэрний өгөөж энэ систем яаж ажиллаж байгаа тухай ярих гэж байна. За энийг яг ярих ёстой хамгийн их мэдээлэл судалгаа хийсэн энэ хүн бол Жигжид сүрэнгийн Чимбүрэн Монгол улсын их хурлын гишүүн, анагаах ухааны доктор, Францын Мэс заслалын академийн хүндэт гишүүн ийм хүн байна. Жигжид сүрэнгийн Чимбүрэн Монгол улсын их хурлын гишүүн. Анагаахын ухааны их сургуулийг хүний их эмч, хавдар судлалын төвд хавдар судлаач эмч, Швейцар улсын Лозанны их сургуулийг Мэс заслалын эмчийн эрдэнэтөр, Японы Токиогийн анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургуулийг анагаах ухааны доктор зэрэгтэй тус төгссөн. Анагаах ухааны хүрээлэнд шинжлэх ухааны туслах ажилтан, хавдар судлалын үндэсний төвд ерөнхий мэс заслалын тасагт мэс заслалын эмч, хавдар судлалын үндэсний төвийн элэг цөс нойр булчирхай мэс заслалын тасгийн эрхлэгч. Бүгд наримдах Казахстан улсын Шымкент хотын хавдрын төвд сургагч багш. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хавдар судлалын багш. Эрүүл мэндийн яамны хавдрын мэрэгжлийн салбар зөвлөлийн дарга. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал. Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх хэмжээр тус ажиллаж байсан. Монгол улсын их хурлын гишүүнээр 2 удаа сонгогдсон ажиллаж байгаа. Алтан гадаас одон хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор тус шагнагдсан. Монгол улсын гавьяат эмч. Хам богдуул хатан туулгуулын хөвөөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал аян давтагч шүү. За сайн байна уу та? За дэвтэрэлт төвшин танд баярлалаа. Тэгэхээр би тантай та бол одоо 2 дахь удаадаа сонгогдоод явж байгаа эрүүл мэндийн салбараас гарсан улсын хурлын гишүүн. За та бол энэ чиглэлээр их санаачлагтай ажиллаж, за сүүлийн үед тэр сонсгол энэ төр хийгээд ер нь бол нэлээд ярьж байгаа. Тэгэхээр энийг аль зэрэг нөлөөтэй байна. Яг одоо ярих биш, яг хийх тухайн одоо эмчилгээ хийлгэж байгаа хүнд энэ бүхэн маань яа тусч байгаа гэд энэ зургаар нь харж ярмаар байна. Тэгээд хоёлаа эхлээд та өөрөө энэ нөгөө халдвар судлалын үндэсний төвд эмч хийсэн. Тэндий захирал нь байсан. Тэгээ энэ үний хувьд хоёлаа эхлээд энэ эрүүл мэндийн системийн тухай ярив. Улсын төсөвт жишээл 2000 онд нийт төсвийн 10% бид чарайж энэ салбарт хийж байсан. Одоо манай төсөв хэдэн 40-50 дахин томорсон тэр үеэс. Одоо 5% нь хийж байгаа. Тэгсэн ч гэсэн асар том ахаад бас 20-30% өндөр, 20-30 дахин өндөр мөнгө зарцуулж байна гэж. Тэгэхээр энэ утгаараа та ер нь манай эрүүл мэндийн салбарыг та нэг ойрхон оронтой харьцуулаад аль зэрэг өвөөжтэй байгаа тухай эхлээд таны дүгнэлтийг сонсомоор байна. За нэгт ер нь бол эрүүл мэндийн тусламж бол тухайн улсын одоо хамгийн нандин зүйл л дээ. Эрүүл мэндийн салбарын гол үндсэн 3 зорилгыг биелүүлэх ёстой. Энэ бол ард иргэдэд чанартай урт наслуулах, хоёрт өвчин туссан бол эмчлэгддэг байх. 3 дахь том зорилго бол өвчин тусаад санхүүгийн хямралд орохгүй байх шүү дээ. Нэгсэндээ ятуу болж болохгүй байхгүй. Эсвэл мөнгөгөөс болоод эмчлүүлж чадахгүй байх гэдэг бол тухайн одоо эрүүл мэндийн салбарын тогтолцооны том гажуудал. За. Тэгэхээр энэ 3 зорилгыг биелүүлэхийн тулд хамгийн чухал зүйл бол мэдээж та хамгийн чухал зүйлийг хэллээ. Төсөв мөнгө. Төсөв мөнгө тийм ээ. Төсөв мөнгө гэдэг маань өөрөө хууль л та. Тэгэхээр би бас нэг эрүүл мэндийн салбараа төлөөлөөд энэ хууль батлах байгууллагад ороод хариуцлагатай ажил хийж байна. Баянзүрх дүүргээс 2 удаа сонгогдож ард иргэдийнхээ бас одоо итгэлийг хүлээж энэ салбарт хийх ажил өгшөө байна л гэсэн ийм хариуцлагыг өөрөө ухамсарлаж ажиллаж байна гэж ойлгож байна. Хараа төсөв гэдэг ярихдаа бид ингээд багцлж бөөнөр нь яриад байгаа болохоос бүгдээр ингээд улсын төсвөөс гаргаж байгаа гэж болохоос биш. Энэ Монгол улсад байгаа одоо нийтийн эмнэлгийн ажилтан энэ систем дэд бүтцийг жил болгон цэрэн зориулж байгаа. Нөгөө өвчин хүмүүс эдгэхэд зориулж байгаа бүх мөнгөний шин
зөвхөн тал хувь нь л улсын төсвөөс гардаг. Тал нь арай талаас бага нь. Тэгээ бусд нь эрүүл мэндийн даатгал буюу энэ иргэдийн өөрсдийнх нь төлсөн мөнгнөөс тэр сангаас гарч байгаа шүү дээ. Яг. Тийм. Тэгэхээр ажил эрхэлж байгаа хүн бол 2% өөрөө эрүүл мэндийн премиум буюу энэ даатгалдаа төлж байгаа шүү дээ. Монгол улсад бас улсаас төрөөс дааж байгаа бүлэг улсууд байгаа. Тухайлх юм бол групптэй, өндөр настан, хүүхэд. Гэхдээ нэг шудраг бус явдал бол төрөөс даахтаа ерөөсөө цалингийн доод хэмжээний 1% л өгч шүү дээ. Ажил хийж байгаа хүн бол 2% өгөөд идэг. Тэгсээр нэ үйлчилгээ авч байгаа нийт хүмүүсийн 60-аас их хувь нь болохоор нөгөө төрөөс даалгаж байгаа улсууд маань байгаад идэг. Тэгэхээр манай энэ эрүүл мэндийн даатгалын мөнгө даатгалын санд хоримтлагдж байгаа мөнгөний үндсэн одоо хоримтлагдж байгаа байдал нь өөрөө бас жоохон шудраг биш байна л гэсэн санаа л да. 40% төлж байгаа тийм ээ. Тийм. Бүхэн авч байгаа хүмүүс. За тэгээд энийг гэж ойлгомоор байгаа. Нэг талаасаа бид нар та бүхэн хоёр юм ярих гэдэг шүү дээ. Нэг нь төрийн өөрийнх нь төсвийнхэн зарцуулалтын өгөөжийг, нөгөөх нь эрүүл мэндийн сангийн өөрийнх нь өгөөжийг ярих гэдэг шүү дээ. Тэгээ энэ эрүүл мэндийн сан чинь одоо ингээд яхаараа ингээд ийм ажилтдаг яхаараа л ингээд үе үеийн дараа зэрэгнэр нь дандаа хэрэгт орж идэг. Энэний цааш шалтгаан юу вэ? За энийг ярихын хүнд би нэг жоохон түүх дурдах юм. Намайг их хурлын гишүүн 20 онд болоход эрүүл мэндийн даатгалын сан ердөө нэг 405 тэрбум төгрөг орчим мөнгөтэй. За тэр мөнгөө хэмнэсний төлөө тэнд ажилладаг улсуудаа шагнал өгдөг байлаа шүү дээ. Нэгсэндээ хүнд даатгалын төлөөгүй мөнгөө хоримтлуулж даатгалын санга баг үрсний төлөө бие бинийгээ шагнадаг. За дээрэс нь давхар яадаг байсан гэхэлэр банкудад байршуулж хүүгийг авч тэгээд зарим нь одоо хүртэл одоо дампуураад мөнгө авч чадаагүй байж байгаа явдлын одоо бас нэг уршиг бол тухайн үед тийм тогтолцоо нь өөрөө бүр та идэхгүй тэр үеийг мэдхүүгүй юу? Жилд та 2 сая төгрөгөөс илүү өвдөж болохгүй гэсэн ийм даатгалын таацтай байсан шүү дээ. Тэгвэл бид одоо 20 онд бол нэг том реформ хийсэн. Ерөөсө төрөөс өгж байгаа эрүүл мэндийн даатгалд хоримтлуулж байгаа мөнгөтэй бүгдийг нэг сам дотор хийгээд нэгдсэн сан болгоод нэг цонхоор санхүүжилтээ өгөө. Санхүүжилтээ өгөхдөө гүйцэтгэлээр өгнө. Хязгаар тавихгүй, таац тавихгүй. Нэг өвчтөн зэрэг олон гэмтэл авч болно шүү дээ. Хөрхий тийм ээ. Илгэн задарч болно, уушгин цоорж болно. Тэгээ эмчилснийхэн төлөө тэр гарч байгаа зардлууд чинь юу 2 сая төгрөг битээ шүү дээ. Тэгвэл бид том реформ хийж чадсан. Гүйцэтгэлээр нөгнө гэж. Тий, даатгалын эрүүл мэндийн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. За үүгээрээ дамжуулаад бид хуучин ор шүтдэг тогтолцооноос гүйцэтгэл рүү шилжсэн ийм том тогтолцооны реформ хийсэн. Хуучин бол ерөөсөө эмнэлгүүд орон дээр л хүнтэй л өөл санхүүжилт авдаг байлаа шүү дээ. Тэр хэд хоног хуу хичнээн байх хамаагүй. Дээрээс намайг эмчээр ажиллаж байхад сарын төгсгөлөөр нөгөө мөнгө нь хүрхэ болчихно. Мөнгө нь хүрхэ болохоор арга эрт нь эм тариа захина. За тэгэхээр иргэдийн дунд юу үүсэх вэ гэхээр нөгөө эмч чинь хувийнхаа эмийн сан руу ийм оолж байна гэдэг хардталт төрнө. Тэгээ ямар санда авилгатай тэмцэх газарт хамгийн их авилгалт автах эрсдэлтэй байгуулгасан чинь эрүүл мэндийн салбарыг дурдж байлаа шүү дээ. Тэ? Тэгээд энэ 20 онд болсон хуулийн өөрчлөлт тийм ээ. Одоо хэрэгжиж байгаа. За энэ хэрэгжээд ингээд явхад ямар асуудлууд гарч байна? За одоо яг таны түрүүний асуудаг нөгөө л удирдлагууд нь яагаад энэ хэл ахуулын энэ болохгүй зүйл орооцолтогдоод байна гэдгийг чинь ард цаана юу вэ гэхээр бид ерөөсөө захим шилжилтээ хийж чадахгүй байгаа байхгүй юу? Ерөөсөө хүн хоорондоо уулзахлаар л хулгай байдэн шүү дээ. Захим системээр хулгай хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө санхүүжилтээ буцааж авах тогтолцоогоо өөрөө дэндүү төвөгтэй байлгах. Дээрэс нь хамгийн их ачаа өөрч байгаа улсын эмнэлгүүдэд дэндүү хойш нь тавих. Нөгөө сэргэлэн түргэн шуурхаа яаж байгаа хувийн эмнэлгүүд нь хамаг өрмийн усаад тэгээд хамгийн их хүнд ачаа өөрч байгаа амьд тэнцсэн үеийн тусламж үзүүлж байгаа том улсын эмнэлгүүд нь санхүүжилт авч чадахгүй бөө өвшөртэй байж байгаа явдлын нэг том алдаа завхрал бол бид энэ захим шилжилтэнд орж чадахгүй байгаа асуудал. Дээрэс нь даатгалын гүйцэтгэлийн дүрм тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Заавал хүн дээр очиж уулзаж мөнгөө нэхэж авдаг биш. Дүрм их тодорхой байх шүү дээ. Бүгдэнд нь ижил байх шүү дээ. За хоёул энийг тус тусд нь ярив. За нэгдүгээр захим шилжилт яагаад хийгдэхгүй вэ? Монгол улс шүү дээ тий. Захим засаглалаараа сая 48 байр урагшаага явсан. Гол нь юу гэсэн чинь иргэдийн оролцоо буюу хүссэн хүсээгүй бүх үйлчлэгээнүүд гар утас руу ороод ирэхээр
имиж нар хүртэл одоо ингээ гар утас ашиглаад эхэлж байна. Тэгээ энэтэй холбоотой энэ Монголын иргэдийн цахим оролцоо өндөр байна гэж хэлээд манай оноо урагшаага явсан. Гэтэл яг одоо энэ тодорхой гол зүйлүүдээр цахим шилжилт хийгдэхгүй байна. Түүний дотор энэ эмнэлгүүдийн мэдээллүүд нь байна, тийм ээ. Их мэтэр за юу болохгүй цахим шилжилт хийх. Нэг харамсалтай төгөл байна л да. Одоо юуны 20 оны 8 дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентод нэг шинэ бүтэц бий болсон инновац цахим бодлогын байнгын ороо байгуулагдсан. Бэж гишүүнээр нь хамгийн түрүүнд орж ажилласан. За энэ хугацаанд бол Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд зориулж 19 сая доллар баталсан шүү дээ. Тэгээд мөнгө гацчихсан за энэ болохгүй нэ гэдэг нэг байж хахад нь бид инновац цахим бодлогын байнгын орооноос тогтоол гаргаад энийг одоо эрүүл мэндийн яам заавал гүйцэтгэх хэрэгтэй насрыг шаардлагатай гэдэг зээл юм уу тусламж юм уу? Зээл шүү дээ. За тийм зээл. Тэгээд тэрийг эрүүл мэндийн яам хийхээр болоод тэгээ мөнгө нь байна. Тэгээ хийх ёстой байтал хийж чадалгүй байсаар хагаад Дэлхийн банкнаас аудитор ирээд үзээд за та нар чадахгүй байна гэд мөнгө буцаагаад бүр эсэргээр сая доллар хүртэн орсон шүү дээ. За энэ юг харуулж байгаа гэхэлэр бид нэг үндсэн том концепц агуулга ойлгохгүй. Зүгээр нэг аппликейшн хөгжүүлэх биш. Энэ бол бүхэл бүтэн дид бүтэц захин мэдээлэл солилцдог тэр дид бүтцийг хийх ийм ажил байсан боловч тэрийг одоо бүтлгүү улсуудаас болоод Монгол улс өнөөдөр эрүүл мэндийн салбараа захин шилжилт хийж чадаагүй шүү. За бүтлгүү улсууд юм уу эсвэл бол за нэг ийм зовлонго шүү дээ дээрч. Эсвэл мэдлэггүй чадлагүй хүмүүс байна. Эсвэл санаатаагаар хийхгүй байна. Яагаад гэвэл захин шилжих нь ашигтай биш. Аль нь? Одоо тэрийг бол би хэлж байна. Ямар ч энэ ажилтны тэмцэх газар шалгах процесс нь явж байгаа. Тэгээд зүгээр харамсалтай нь бид өнөөдөр энэ гар утсаараа дамжуулаад эмчэд очихдоо за миний он шин байна. Би тань нууц код өглөө та нэгэд хартаа миний өвчнийг. Гэдэл үзэл тэгэл хариуг нь хэлээл тэгэл энд рекорд нь ороод олон лабораториуд дээр зэрэг баахан шинжилгээ өгөх хэрэггүй. Баахан компьютер томограф гэдэг үнэтэй зураг авахулах гад мөнгө өрөөд хэрэггүй. Нэг газар авахуллаа тэр нь бүх системээр дамжаад үзэх эмч нь үзэх хэрэгтэй байх чинь. Ийм техникийн боломж байхад хийж чадаагүй. Тийм энэ ард түмнийг та түрүү ярьсан шүү дээ. 3 зорилгын чинь нэг нь өвчнөөсөө болоод ядуурх ёсгүй. Өнөөдөр ядуурч байна. Хамаатан садныхаа мөнгийг нийлүүлж авч ягаад ядуурч байна. Ганц тэр өвчтөн ч биш. Чиний төрсөн их ч ах инхээр хүн болгол оролцож байгаа. Тэгэхээр энэ байдлыг ингээд цахимаар дэлхий дээр шийдчихэд байгаа. Өвчтний тухай нэгдсэн том big data бий болгочоод байхад энийг хийхгүй байгаагийн хэн буруутай юм бэ гэдэг л биш асуудал. Одоо тэгээ ягаа хийхгүй байгаа өнөөдөр. Мөнгө хурбцаад хураад авцсан. Тий. Бид одоо тийм их мөнгөтэй ус биш шүү дээ. Байгаад мөнгө нь байгаад хаа зарим салбар болоод бас хийгээд үзүүлээд үгээд шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол одоо дэндүү хариуцлагагүй асуудал. Мэдлэг чадварын биш хариуцлагын асуудал шүү дээ. Өгөөлөл би сэтгэл байхгүй л шүү дээ. Тэгээ яагаад ийм хүмүүс ингэж суугаад байгаа юм? Яагаад тэрнийх нь ард түмчин хичнээн шинжилгээ өгөө түрүү таны хэлснээр бүх юм гар утас руу орох боломжтой байтал чи ингэж яваад байгаа юм. Тэгэхээр энийг яаж өөрчлөх гэж байгаа? Та жишээлбэл одоо энийг мэдэж байгаа улсын хурлын гишүүн та хууль журмаараа энийг өөрчлөх ёстой. Хүний нэг. Тэгээ энэ одоо юу болохгүй байна? За жишээлх юм бол одоо түрүүн бид нар эмийн асуудлыг бас яриа гэж хэлсэн. Би эмнэлүү шууд орох гэж байна л да. Тухайлбал бол бид нэг том систем хийх гээд байгаа зүйл бол эмийн үнийн өсөлтийг хянах тогтолцоог ард иргэдийн хяналтанд өөрт нь оруулж иж хийнэх юм байна. Түүнээс одоо бүхэл бүтэн хувийн салбарт нуруунд дээр нь та нар эмийн тээвэрлтийг хий, эмийн хангамжийг хийгээд өгчхөөд тэгээд та нар үнэ бууруул гэхлээр эн чинь болохгүй. Бүтэхгүй юм байна. За тийм учраас энэ хамгийн зөв систем юу вэ нөхлөөр эмийн сан дээр иргэн бий ороод тэр QR кодыг уншуулад ямар компани гайл дээр бөөний үнээр хэдэн төгрөг оруулж ирээд одоо миний гар дээр хэдэн төгрөг ирж байгаа юм бэ гэдгийг хуулинд нь оруулаад өгч гисэн. Энийг хийгээрээ гэд. Норвегт эмийн сан дээр очиод үгүй надад ийм юм хэрэгтэй байна гэж үзэн штэ тий. Тэгээд Норвегт ингээд нөгөө энэ эмээ хэрэгтэй байна, энэ хаана байна гэж оруулаад тийм аппликейшн яваа. Тэгээ энэ юм бол одоо ийм танаас төдөн метрийн тийм газар байна. Тэнд үнэн тэд байна, тэнд үнэн тэд байна гэж гараад ирж байна. Тэгээд тэгсэн чи яг ийм аппликейшнийг Японд Монгол залуучууд хийсэн. Манай нэвтрүүлэгт орсон. Яг тэгээд нөгөө эмийн санг хамгийн өгөөжтэй, өрсөлдөөнтэй
ажилуулах нөхцөлийг Монгол хүн гадаад хийгээд шүү дээ. Дотоодоо хийж чадахгүй ингээ яваад байдаг. Тэгэхээр энийг чи одоо хийхэд Монгол хүн хийж чадж байгаа нэг чинь Монгол тэр хийх big data access-ийг өгөх тийм ээ боломжийг олгох гэдэг. Тэгэхээр энэ хуулийн дээр одоо галийн байгууллага, галийн ерхий газар, эрүүл мэндийн им ханган нийлүүлэх байгууллагууд нийлээд датагаа нэг болгох хэрэгтэй байхгүй. Жишээлбэл гайл дээр гаднаас манай нэг ими чинь баг 90% гаднаас орж ирж байгаа шүү дээ. Тэр орж ирж байгаа им болгоныг яг нэгжийн үнээр мэдүүлээд тэр мэдүүлсэн системд шууд орчих шүү дээ. Тэгэхээр тэгж оруулахгүй л байгаа байхгүй. Жишээлбэл ампулта тариа. Тэр чинь литргээ бичиж шүү дээ. Тэдэн литргээ бичихлээр чи яаж бүр мэрэгжлийн хүн хүртэл ойлгохгүй шүү дээ. Тэгвэл тэр 1 миллилитр нь хэдэн төгрөг болоод байгаа. Тэгээ энийг оруулахгүй байгааг юм одоо бүр гайл дээр юм биш үү? Гэхдээ ямар ч одоо хийж байгаа гэж байгаа. Бид хуулинд 10 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн. 22 оны 11 сарын 1-ээс энэ хууль хэрэгжээд эхэллээ шүү дээ. Энтэй холбоотой энэ бүтцээ хий гэдэг тогтоолбор гаргаад хийж дуусах юм. 2040 он, 50 он, 60 одоо яг энийг хийх гэж байна. Тийм учраас бид нөгөө эмийн төр хороо ажилласан, засгийн газарт үүрэг өгсөн тогтоол гаргасан. Тэр тогтоолын тайланг одоо энэ хаврын чуулгаар сонсно. Энэ дээр яг энийг ярина. За энэ яагаад удаад байгаа юм бэ? Хаана удаад байгаа юм бэ? Хэн удаагаад байгаа юм бэ? Нэг 3.4 сая хүнтэй холбоотой хэдэн эмийн мэдээллийг оруулах бол 5 өдрийн ажил. Яагаад энийг хийхгүй байгаа, чадахгүй байгаа юм, өсөхгүй байгаа юм, ашигтай байгаа юм уу тий? Тэгээ энэ за нэгдүгээр. За хоёул үнийн тухай ярьж байна. Хоёрдугаар. Тэг үн яагаад дандаа өсөд байгаа? Буурна гэж байх. Чөлөө зөрчилдөөнтэй бүх газар үн буурдаг. Яагаад энэ буурахгүй вэ? За буурах бас нэг тогтолцоо бол юу л да яг нэг талаас харахаар цөөхөн хүн амтай. Тийм учраас том өндөр хүчин чадалтай үйлдвэрлэдэг том үйлдвэрүүд брэнд бүтээгдэхүүн Монголын их сонирхгүй л байна л да. Хоёрт бид энэ худалдаа үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо маань өөрөө зориуд эмийг үнэтэй болгох юм тогтолцоо яваад байна шүү дээ. Тийм ээ. Өрсөлдөөн гэдэг чинь чанар үн хоёроор буурах хэрэгтэй шүү дээ. Өөр одоо бидэнд энэ дэлхий дээр өөр арга байхгүй. Тийм ээ. Тийм учраас бид одоо энэ төрийн бол орон нутгийн өмчөөр худалдаа авахын тендерийн хуулийн хүртэл өөрчлөлт оруулад бид эмийг үн биш чанар нь онооных нь 70% эзэлнэ 30% нь үн эзлэн шүү гэд бүр хуулинд нь өөрчлөлт өнгөрсөн парламентаар бид батлаад өгсөн. Тэгсэнд аль болохоор чанартай юм оруулж ирэх гэдэг. Нэг ийм ойлголт хийж чарсан гой. Бид нөгөө хямдхан гэж хөөсөр байгаад нөгөө эмчин өөрөө үр дүнгүй нөгөө эмнэлэгт 7 оноо дэвтээд гарах хэрэгтэй байсан хүн чинь 21 онч байгаа. Тэгээд нөгөө хямд үнэтэй эмчийн өөрөө харамчгүй 10 дахин төлнө гэдэгтээ яг адилхан үлгэр болж байгаа. Яг тодорхой эмийг Монголын аптекээс авах, гадаад явж байгаад авах хоёр байна шүү дээ. Эмийн нөлөө шал өөр. За одоо бүр шал өөр. Нэг нь уугаа зүгээр болчих. Нөгөөх нь тэгээд хизээ уух нь мэдэгдэх байгаад байдаг. Тэгэхээр та чанар дээр даал үн дээр 30 гэж хэлж байна. Тэгэхээр чанар гэдэг чинь бас шалгадаг материал байгаа шүү. Аль зэрэг орж ирэхдээ аль зэрэг найдвартай юм бэ гэж. Тэгээ тэрийг одоо жишээлбэл Европын холбооны стандартыг хангаж байгаа эмийг бол жишээлбэл одоо яадаг юм. Тэр ийм эмийг оруулна, ийм эмийг оруулахгүй гэсэн жагсаалт байд юм уу? Эмийн жагсаалт гэж байна тийм ээ. Тэгэхээр яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амьд энсэн үеийн яаралтай заавал одоо хэрэглэх ёстой байх ёстой эмийн жагсаалтууд гэж байна л да. Critical essential critical medicine гэх. Тэр лист дотор байгаа эмүүдийг Монгол улс яаж авах уу гэдэг чинь өөр бас их нэг том бодлогын асуудал. Ерөн зүгээр энэ өнгөрсөн хугацаанд би заавал өнгөрсөн хугацаа муулах гэдэг юм шиг. Ерөн зүгээр өнгөрсөн хугацааны нэг том алдаа бол бид энэ эм гэдэг үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа болсон том бүтээгдэхүүнэд эндүү замбрааг хяналтгүй хийцээ. Тэрний алдаа нь ерөөсөө ямар ч тогтолцоогүй, ямар ч хяналтгүй, ямар ч одоо цогцолтгүй ингээ яваад хүн жамдаанаар авчираа зардаг байл шүү. Тооч тэгж байгаа шүү. Тооч тэгж байна тийм. Дээрээс нь одоо сошиалар замбраагүй сурталчилдаг байна тий. Тэгэл одоо шинэ эмийн хууль гараад нөгөө Монгол хууль 3 хоног гэдэг шиг 10 сарын 1-нд гараад бөөм болол нөгөө жормор хааван чин бүрэн чи яахлаарэ эмийг жортой болгох штэ инээ тэрэг аль хүмүүс уурлаад бүхэн таалаа. Энэ бол бид хэрэглээг зөв болгох гэсэн том алхам. Нөгөө талаас жортой эмийн жагсаалтыг хуулиар бол батлахгүй л дээ. Гэхдээ жороор олох ёстой бол жороор олго. Заавал эмчээс асуулт. Жишээлбэл бид нэг даралтны юм уучаад үйлчлэгээ болчиход ах чи угаал яваад байгаа байхгүй. Яг бол 6 сараар авчихсан бүр. Шикавраа дүр авчихсан. Тэгтэл сар угаад энэ тань нөлөөлөхгүй мэн дараагийн эмийг
тухайн хүний биеийн бодисын солилцоо метаболизмтай хамааралтай зарим юм үйлчлэггүй. Даралтны өвчин чинь маш олон төрлөө. Захын судаснаас болж байгаа юм уу, зүрхнээсээ болж байгаа юм уу, бөөрийн дээд булчирхаанаас ялгарч гормоноос болж байгаа юм уу гэл маш олон янз байдаг байхгүй. Тэгэхээр эмч шууд нэг үзэнгуудаа шууд энэ 6 сар бичихгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хянах тогтолцоо маань өөрөө буцаагаад ийм байх хэрэгтэй. Хараа стандартыг л хангаж байгаа бол бид стандартыг баталчих бол тэгээ хинд одоо тэгээ зөвшөөрөл авсан хинд зөвшөөрлөгөд оруулж ирж болдгоо юм уу? Жишээлх юм бол одоо бид 10 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн шинэ эмийн хуулийн дотор дагалдах 30 гаруй би нэг одоо сайн санахгүй 33 жил 4 стандарт журмууд батлагдах ёстой. Дагалдаад тэр хуультай дагалдаад. Жишээлбэл одоо тээвэрлэлтэй стандарт, эмийн сангийн стандарт. Эмийн сан гэж ямар байх юм? Хадгалдаг орчин яах юм? Тээвэрлэхдээ яаж тийг? Одоо зарим хүнсний бүтээгдэхүүний хүртэл одоо хөлдөвгөр нь зөв тээвэрсэн үгүй юу гэдгийг хэмждэг, монитордог, хяндаг юм болчихсон. Нэмэх 5 градус байх хэрэгтэй. Тэгвэл бид имээ гайлаар авчихтаа бид хянаж чадчихээн. Тээвэрлэхдээ хянаж чадчихээн. За Монголын нутгаар ороод л цаашаа яаж хянаж байгаа нь ямар ч контрол мониторинг байхгүй. Тэ? Тэр чинь нөгөө задгаа машин дээр хасах 40 градус зөөгөө нэмэх 40 градус зөөгөө бид нөгөө эмийн сонсгол хийж хат бүр хөлдөөцсөн тарилгын шингүү хосмолыг гисгэж жагаад буцаагаад тэнцвүүлээд оруулж ирж ирсэн түүхийг ярьсан шүү дээ. Тийм л хяналтгүй байгаа байхгүй бид. Тэгэхээр таны хэлж байгаа нөгөө стандарт хяналт тэгээд энэ чинь л өөр ажиллах хэрэгтэй. Мөн жишээлбэл дэлхий дээр одоо ингээд брэнд юм гэж байна. Generic юм гэж байна тийм. Манай шиг орн бол голдуу generic юм авч байгаа. Явж чадaltaй хүмүүс нь брендийг авч болно л. Generic гэдэг чинь яг тэр химийн бүтцээр нь үйлдвэрлэсэн юм хэлээд шүү дээ. Одоо тухайн хэдэн жилийн дараа тэрийг оригинал юмын дараа 10 жилийн дараа ч юм уу саадуулан зөвшөөрдөг юм шиг байна тийм үү? Тийм журам байна уу? Бага. Ер нь дэлхийд даяараа энэ эмийн худалдаач өөрөө асрыг анхаарал татсан том бизнес шүү дээ тийм ээ. Зэвсгийн худалдааны дараа ордог л гэж ярьдаг. Дэлхийн энэ зах зээлийн нийт одоо raw material гэдэг шүү дээ. Эмийн бүтээгдэхүүний нийлүүлдэг, материалыг нийлүүлдэг улс ч одоо бүгд хятад артулсан шүү дээ. Бидний хажуу хөрш дэлхийд даяар 80% хангаж шүү дээ. Ямар сандал та одоо анзаарч байгаа энэ Трампын хятадтай хийж байгаа болготоор фентанилийн асуудал яригадаад байгаа. Фентанил гэдэг маань өвчин намдаах, тэрээд онтуулдаг, айхтар хүчтэй юм шүү дээ. Тэгэхээр энэний материалыг одоо raw материалыг хамаагүй ингээл цацаал та нар хаашаа ч хамаагүй зараад байна гэж яриад байгаа юм. Тэгээ энэ фентанилыг чинь голдуу юм хар тамхи хэрэглэдэг хүмүүс илүү хэрэглээд. Тэгээд өдөр болгон хүн нас орж яана гэдэг байгаа шүү дээ Америкт. Эний доос нь жоохон хэтрүүлэхэд ламсгалт зогсоодог байхгүй юу? Тийм аюултай хүчтэй. Тийм учраас энэ төр яг зөвхөн миний хэлж байгаа санаа юу вэ нөхөрлөөр бид бүтээгдэхүүний орж байгаа орц найрлага нь өөрөө за 80% бүгд намд хятад ард улсаас дэлхийд тараагддаг юм байна. Тэрэн дотроо чанараараа янз янз. Одоо зарим нь болохоор өндөр цэвэршүүлэлтэй байх юм бол үнийн зөрөө хасар их. Бид дотоодоо үйлдвэрлэлээ гэхэд тэндээс л авна. Тэндээс авахдаа тэр нөгөө бүтээгдэхүүний найрлаганд орж байгаа материалаа ямар өндөр шаардлагаар бид авч чадж байгаа вэ гэдэг чинь бас нэг том асуудал болж байгаа. Гэтэ Орос найрлагыг хийх стандарт гэж байгаа юм. Тийм. Тэгэхээр тэр шалгадаг тогтолцоо маань өөрөө ажиллаж ийн үгүй юу гэдэг нэгт. За. Хоёр би нөгөө оригинал бүтээгдэхүүн гэж ярьсан учраас би ярих гэдэг байхгүй. Тэгээ хоёр дахь асуудал бол оригинал бүтээгдэхүүнүүд дандаа үнэтэй, асар их үнэтэй. Тэгээд зах зээл дээр гарсны дараагаар нэг 2-3 жилийн дараа өөрөө нэг орлогоо нөхөд авсны дараагаар тэр юугаа патент бусад үйлдвэрлэгч компаниуд өгөөд тэр нь генерик болоод эхэлж байгаа. Зүгээр нээчихэж байгаа юм уу? Бас мөнгө авдаг юм уу? Мөнгө аваад худалдаж шүү дээ. Патентаа худалдаж байгаа юм чи. Генерик болно гэдэг нь муу гэсэн үг биш шүү. Тийм. Яг химийн найрлагын бүгдээрээ байгаа л гэсэн үг. Одоо та бүхэн анзаарах юм бол өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй Европын орнууд буцаад генерик бүтээгдэхүүн рүү орох хандлагатай болж шүү дээ. Яг бол оригинал чинь дэндүү өндөр үнэтэй учраас тэр өндөр үнэтэй байгаагийн гол шалтгаан нь тэрийг бий болгох гэж маш зардал ордог. Судалгаа, шинжилгээ, масар их зардал ордог. Тэрийг нөхөж гаргаж ээж дараа нь патентаа зардаг тийм ээ. За тэгээд хоёулаа буцаад юу руугаа орё л дөө. Өрсөлдөөн гэдэг бол үн чанарыг сайжруулдаг, үнийг бууруулдаг, чанарыг сайжруулдаг хүн төрөлхтний бодож олсон ганцхан механизм нь өрсөлдөөн. Нэг нь нөгөөгөөсөө энийгээрээ илүү чанартай, илүү хямдхан бүтээгдэхүүн нийлүүлж ээж энэ бидний сонгож авсан зах зээл чи явдаг. Тэгэд энэ аль зэрэг явж байна. Яг эмэн дээр бол хоёр талтай. За. Хоёр талтай.
Өрсөлдөөн нэг талаасаа бол одоо үн буруулах боломжийг бүрдүүлж байгаа боловч манай энэ байгаа одоогийн байгаа тогтолцооны илүү их тийм бюрократ тогтолцоо монопол системийг дэмжих хандлага их байна. Жишээлбэл би эмийн төр хороо ажилуулаад шалгах нотлох баримт цуглуулж хахад эмийн компаниудын төлөөлөл эрүүл мэндийн яам дотор сууж байгаа байхгүй. Тэгээд нөгөө өрсөлдөж байгаа эмийн дараагийн бүртгэлийг тэрнтэй өрсөлдөх эмийн бүртгэлийг удааж гацаах нь нөгөө монопол тогтолцоог дэмжиж нөгөө орж ирсэн ганцхан эмийг нэг үнээр тогтмол өндөр үнээр борлуулаад сууж өрсөлдүүлэхгүйгээр зах зээл дээр ноёрох боломжийг олгоод ирсэн байна. Тийм учраас энэ байдлаас гарахын тулд бид итгэцлийн сайн дуршлагыг Монгол улсад нэвтрүүлъя гэдэг ийм хуулийн заалт оруулсан. За. Тэрний юу гэсэн үг гэхээр нөгөө бүртгэлийн журмыг хөнгөлөх ийм систем хийж. Тухайлх юм бол өндөр хөгжилтэй, эмийн хатуу зохицуулттай, сайн эмийг зах зээл дээр гаргадаг орнууд тэр ч одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жагсаалтыг гаргасан байна л да. Ийм улсууд гэдэг. Тэр улсуудтай Монгол улсын засгийн газар гэрээ хамтын ажиллагааны гэрээ хийгээд яг үгээр нөгөө тэр улсад борлуулж болох эмийн жагсаалтыг real time харж явах боломжийг бүрдүүлээд галд авчиад өгчих хэрэгтэй байхгүй. Тэгээд өгчих юм бол тухайн улстай гэрээ хийсэн учраас тэр улсын сайн эмүүдийг Монгол улсад бүртгэгдсэн мэтээр тооцож хэрэглэж болно. Ийм хуулийн заалт оруулаад өгсөн. Гайлын хүмүүс тухайн улсын яг адилхан ханаас оруулж ирсэн тэр эмийг үнийг нь мэдэх боломжтой гэж. Нөгөө аюул олон хамгаалтууд байгаа шүү дээ. Энэ манай зах зээл дээр байх ёстой юм өнгөн тим, бичлэлтийн тим найрлагатай ийм орчтой ингээл тэр бүх мэдээлэлд аксестэй болно гэсэн үг юу? Тэр харах боломжтой болж байгаа байхгүй юу? Ер нь бол одоогоор бол ойролцоогоор бол интернетээр юм уу, хиймэл оюуханаа тэрийг мэдэж болно шүү дээ. Хэрвээ гайлын хүмүүн хүсэх юм бол. Дээрэс нөгөө талаас тухайн улсын нөгөө борлуулж тухайн зах зээл дээр хэрэглэж болно гэсэн лист буюу дарааллыг тогтмол онлайн харж байгаа байхгүй. Цаг тутам хоцрохгүй. Тэр л гэрээ явж чухал байхгүй. Гайлын залхуур төлн тийм. Төлнө шүү дээ. Тэр бүх худалдаанд бол өөрчлөлт байхгүй. Зөвхөн бүртгэгсэн мэт. Одоо би өнөө өглөө үндэсний одоо нэг эмийн лавлага лаборатори дээр очиод үзлээ. Энийг бас эмийн төр хороонд ажиллаж байхдаа өмнө очижсэн. Нэг дэвшил бол бас баахан эвдэрсэн ажиллахгүй байсан тоног хөрөмжүүд нь хаваа ажилдаг болсон байна. Хүлээгдэл нь шүү дээ. Нэг эмийг энэ Монгол улсад болно гэж шинжилгээ хийх хоног нь 120 орчим хоног байна шүү дээ. 120 орчим хоног. Шинэ эмийг танилцуулаад 120 хоногийн дараа яасан нь зөвхөн лабораториор шинжилгээ шүү дээ. Бусад бюрократ тогтолцоог нь хоёулаа тооцох байгаа шүү дээ. За энэ цаг маш хурдан явж байгаа учраас ийм нэг асуулт байна. Энийг үргэлжил одоо онлайн, сошиалаар өөрөө бичдэг эрүүл мэндийн сантай холбоотой. Эрүүл мэндийн сангийн одоо энэ хаана байгаа юм? Эрүүл мэндийн яам нь хариуцах уу? Одоо бол эрүүл мэндийн яамны харьяанд ороо агентлаг байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхтэй зэрэг энэ эрүүл мэндийн яам биш нэг гараараа Монгол улсыг эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд тэр эмчлэх үйлчилгээ үзүүлж байгаагийн төлбөрийг нөгөө өвчтнүүд төлж байгаа шүү дээ. Тэднэр нь сангаараа дамжуул төлж байгаа ихэнх юм тийм үү? Тодорхой байсан. Гэтэл би 100 гараараа үйлчлэгээ үзүүлээд баруун гараараа төлбөр өгж байгаа байхгүй өөртөө. Энэ одоо ямар учиртай? Одоо бидний энэ 20 онд хийсэн өөрчлөлтөөс нэг гарч байгаа одоо сургамж юу вэ гэхээр эрүүл мэндийн яамны харьяанд эрүүл мэндийн даатгалын сан байхын бурууг сайн харлаа. Тухайлх юм бол одоо ковид цар тахлын үед эрүүл мэндийн сан нийтдээ бараг 260 гаруй тэрбум төгрөгийн өртөө болсон. 260 тэрбум дутагдсан. Тэр маш үнэтэй маск авсан гэдэг байна шүү дээ. Олон нийтийг хамарсан өвчнийг эмчилгээн засгийн газрын сөрөнгөөс гараад ингээ явчихсан. За би ойлгож байна. Мэдээж ковид цар тахалтай мөнгө санхүү дэлхийд даяараа хямарсан байсан маш хүнд үе байсан. Энийг яаралтай засгийн газар үрийг барагдуулах шүү дээ. Таны юутай саналтай би яг нийцэл байна. Өвчин туссан хүн эмнэлэг даатгал гэсэн ийм гурван харилцаа байх шүү дээ. Энэ дунд ямар нэгэн улс төрийн хаалт орж иж болох. Яагаад байгаад байгаа юм? Яагаад та байлгаад байгаа хамгийн гол нь? Тий. Одоо бид нар бас яг энийг өөрчлөх ажлыг гарцсан ажиллаж байгаа юм. Тэгээ хуулийн л өөрчлөлт оруулна шүү дээ. Тий. Тэгээ тийм учраас наад чинь эрүүл мэндийн газрын дарга чинь үеийнхэн дарга нар тэгэл шоронгоор л дуусах юм биш. Ямар учиртай. Тийм учраас энэ корпоратив байдлаар тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулахгүй бол энэ одоо энэ том хийсэн өөрчлөлт маань амь орохгүй шүү дээ. Тий. Гол шалтгаан чинь энэ л байна. Ерөөсөө яг та түр ярьж шүү дээ. Ороор бишээ гүйцэтгэлээр нь төлнө гэж тийм ээ.
За тэгэхээр энийг та бүхэн өөрчлөх байхад найдаж байна. Өөр хүний гарт очих өөр гурван өөр этгээд байхгүй юм чи. Энэ хүнийг төлөөлж байгаа сан тэгээд эмнэлэг эмчилж байгаа. Хамгийн эцэст нь өөр нэг юм энтхийг эрүүл мэндийн хоёр яамтай юм. Нэг нь таны хэлснээр хүмүүсийг уртнаас суулгах өвдөхгүй байлгах юм. Аюудаараа гинөө. А нөгөөх нь өвдөжгүй эмчилдэг юм. Одоо манай эрүүл мэндийн юм. Тэгэхээр заавал хоёр яамтай байх ч юу вэ? Ер нь зөв амьдрах энэ эрүүл мэндийн боловсролыг өгөх чиглэлээр бүх шатандаа ажиллахгүй болбол хоол ундаа зохицуулж идэхгүй байна. Тэгээ би бол одоо өөрийгөө сайн мундаг хүн гэж хэлээд байгаа байхгүй тэр чинь нөгөө өдөрт ганц идсэн сүнийг идэхдээ би хоньны хаа идсэн тэр гэж ярьж гайхуулж байгаа бие биенд. Ийм эрүүл сарвал биш одоо ийм энэ одоо яамаар юм бэ? Одоо энэ та одоо улс төрч хүн байна юу гэж бодож байна. Тэгэхээр бидэнд нэг манай энэ Монгол улсад нэг дутчихсан зүйл бол нөгөө 3 том зорилгоо хэлээ ярьсан шүү дээ. Тэрийг биелүүлэхэд доор нь 2 том даалгавч ажиллах хэрэгтэй. Нэг нь болохоор нийгмийн эрүүл мэндийн тусламж. Саяны ярьдаг эрүүл амьдрах ухаан. Эрүүл амьдрах Монгол боломж лангаа ухаан ч одоо зам өөр шимт хичээлгээл асар том сургаалууд судар бичгүүд байгаа шүү дээ. Нөгөө талдаа өвчин туссан үед нь эмчилдэг. За тэгвэл бид өнгөрсөн парламентаар ямар ч гэсэн нэг нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуультай болж чадсан шүү. Би даасаа хуультай болсон. Нийгмийн эрүүл мэнд нөгөөх нь өвчин туссан үед эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж байгаа. Тийм эмнэлгийн тусламж үйлчилгээ. Ийм хоёр жигүүртэй болж чадсан. За одоо ажиллаа хийх ёстой. Хууль ямар ч гэсэн хуультай болчлоо. Тэгэхээр эрүүл мэндийн яам маань энэ хоёр жигүүрээ ашиглаад л олон нийтэд төмөн олноо урт насалж чанартай урт наслуулах үйл ажиллагаа явуулах ёстой шүү дээ. Жишээлбэл таасаа хэллээ. Монголчуудын дунд ингээд олон нийтийг хамарч байгаа өвчний учир шалтгааны судлах степ судалгаа гэдэг бүр дэлхийд даяараа хийгдэг том судалгаа хийдэг. Өвчний учир шалтгаан, тамхи таталт ямар байдгийг, арх угалт ямар байдгийг, за дээрэс нь стрессийн нөлөөлөлүүд ямар байдгийг. За энэ дотор нэг том судалгаа бол илүүдэлжингийн. За ингээд судлахлаар 4 хүн тутмын нэг нь илүүдэлжинтэй, эрэгтэй хүн тутмын 2 хүний нэг нь илүүдэлжинтэй л байгаа байхгүй. Тэгээд тэр нь яг үгээр цусндах холестерин триглицеридийн илүүдэлтэй. За энднээсээ болоо зүрх судасны өвчлөл. Тэгэл энэ болгоныхаа тэгвэл одоо нийгмийн эрүүл мэндийн бодлого нь нэгэнт өвчний учир шалтгаанаа, нас баралтын шалтгаанаа мэдчихэж шин. Нэгт зүрх судас, хоёрт хавдар. Энийхээ эсрэг эрт илрүүлэх үйл ажиллагаагаа сайжруулах шин. Хоол ундаа хөдөлгөөнөө зохицуулах юм асуудал байгаа шин. Нэгт тэр бол урчин сэргийлэх үйл ажиллагаа. А нэгэнт өвчин тусч байгаа юм чи хэдэн наснда өвдөж байгаа тэр үед нь эрт үед нь онцлоод авчих шин. Харуулахгүй хавдар тусвал эрт үед нь оншилж, эмчилж. Ямар ч байсан бид анх удаага өнгөрсөн парламент эрт илрүүлэгт мөнгө тавьж чадлаа. Нэг нөгөөх нь хувийн эмнэлгүүд бий болсноор эрүүл сарвал өрсөлдөөн бий болж ингэж харж байгаа шүү дээ. Хувийн эмнэлгүүдийн оролцоог их тодорхой болгох хэрэгтэй байхгүй юу? Адилхан одоо улсын эмнэлгүүд шиг бас одоо эрүүл мэндийн салбарын ачааллыг даадаг болох шүү дээ. Нэгс нь ачаал гэж юу хэлээд байгаа юм гэхэлээ хүнд өвчтөө за тийм. Энэ чинь шал өөр асуудал байхгүй юу? Хүнд өвчтөө, амь пенсийн үед нь тусламж асар их зардалтай шүү дээ. Тэр үеийн тусламжуудыг даах цөөхөн хэдхэн хувийн эмнэлгүүд ажиллаад байгаа юм. Тэднийг урамшуулад тэр чиглэлд нь ажилуулахад нь дэмжиж өгөх бодлогыг бид хуулинд оруулаад өгсөн. Энэ бол стратегийн худалдаа авалт гэдэг үг оруулаад өгсөн байхгүй юу? Стратегийн худалдаа авалтаараа дамжуулаад хүнд хэцүү байгаа тэр тусламжуудаа илүү үнэтэй болгочихлоо. За та бүхэн монголчуудын өмнө үнийн хэрэгтэй тулгараад байгаа хамгийн нэгдүгээр асуудал нь улс төрийн юм уу сонгуул хийх юм уу засгийн газрыг унах биш байхгүй. Хамгийн нэгдүгээр асуудал нь эрүүл байх. Энэ асуудлыг та бүхэн хөндөж ярьлаа. Ингээд одоо энэ олон жил энд нь ажилласан, тэгээд судалгаа хийсэн, барууны эмнэлгүүдээр ажиллаж исэн одоо ийм хүмүүс ганц таач биш нэлээд олон болчихлоо шүү юмчнаар. Ерөөсө гадаад явж мэдлэг дээшлүүлээгүй баг юмчгүй болох гэж шүү. Тэгэхээр эн чинь тийм итгэл өгöd байгаа байхгүй. Одоо энэ системийн зөв болгох юм бол монголчууд эрүүл амьдрна, өвчлөх юм бол сайн эдгэрнэ, хурдан эдгэрнэ. Гэдэг чинь аз жаргалтай амьдрна гэсэн үг шүү. Тэгэхээр бид эрүүл мэндийн салбарын ажилчдын мэдлэг дутаад байгаа, сэтгэл дутаад байгаа зүйл биш шүү. Цалин бага. Ерөөсөө л төрөөс явуулж байгаа бодлогоо их оновчтой, их зөв байлгах, их тунгалаг байлгах л чухал хийлэхгүй байх. За өөрийн сангуруу хэдэн тэр бумаараа алдчихад одоо ингэ сууж байна. За мэдээж эцэс өсвөргүй яриа. Танд их баярлалаа. За баярлалаа. За хүн төзөгчтэй өнөөдөр эрүүл мэндийн асуудлаар гол асуудлыг барьж ярьлаа. Энэ салбарын гол асуудлыг улсын хурлын гишүүн чин бүрэнтэй ярилцлаа. Баярлалаа.
Цэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжит харууц. Цэвэр агаар, тав тухтай орчин. Тансаг, давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тав дугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment.